Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь хэлгэрээний хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдрийнхөө хичээлээр эс авайг үгийн эхэнд, дунд, төгсгөлд орсон ялган сонсож зөв дуудаж сурцгаая. Мөн зурган өгүүлбэр уншиж сурцгаая. За багштайгаа хамт зургийг хараад нэрлээрэй. Энд ямар амьтан байна вэ? Зүйтэй сармагчин. Үгээ давтан хэлье. Сармагчин. Шүн тэнгэрт юу гардаг вүлээ? Сар. Сар. Хүүхдүүд бид нар шүдээ юугаар угаадаг вүлээ? Зүйтэй. Сойз. Үгээ давтан хэлье. Сойз. Энд ямар амьтан байна вэ? Арслан. Үгээ цэвэр тод хэлээрэй хүүхдүүдээ. Арслан. Энэ хэн бэ хүүхдүүдээ? Зүйтэй сансрын нисгэгч. За багшаагаа дагаад үгээ хэлээрэй. Нисгэгч. Нисгэгч. Энд юу орж байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй цас. Үгээ хэлээрэй. Цас. Энэ хүү юу өмсөж байна вэ? Зүйтэй аймс. Үгээ хэлээрэй. Аймс. За одоо бүгдээрээ эс авай хаана сонсогдож байна вэ? Үгийн эхэнд, дунд, төгсгөлд байгааг багштайгаа хамт ярилцаад тэмдэглэе. Эхний зургийг нэрлээрэй. Сар. Сар гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй үгийн эхэнд. Дараагийн зургийг нэрлэе. Аймс. Аймс гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй үгийн төгсгөлд. Дараагийн зургийг харъя. Сандал. Сандал гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй үгийн эхэнд. Дараагийн зургийг нэрлэе. Арслан. Арслан гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй үгийн дунд. Дараагийн зургийг харъя. Сойз. Үгээ зөв тод хэлээрэй. Сойз. Сойз гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй үгийн эхэнд. За дараагийн зургийг нэрлэе. Нисгэгч. Нисгэгч гэж хэлэхэд эс авай хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй үгийн дунд. За одоо бүгдээрээ зурган өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. Зургийн сайтар ажиглаарай. Цэцгээ, аймс, өмсөв. Дахиад хэлье. Цэцгээ, аймс, өмсөв. Дараагийн зургийг харъя. Аав, арслан, харсан. Давтан хэлье. Аав, арслан, харсан. За багш нь энд 3 хүүхдээ өгүүлбэр зохиосон байна. Хүүхдүүд та нар эдгээр зургийг хараад эдгээр зураг орсон өгүүлбэр зохиогоорой. 4, 5, 6 хүүхдээ өгүүлбэр зохиогоод багш руугаа явуулаарай. Эцэгчүүд та бүхэн хүүхдтэй орой бүр үлгэр ярьж өгч хүүхдийнхээ хэлээрээний хөгжилд нь дэмжлэг үзүүлээрэй. Өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.